За самцхан та бүхэнтэй хамт авлсан ёсоор 3 дугаар сарын 3 болоод 4 дугаар сард болох од ирсэн онцгой тохиолдлуудыг бас хэлээд явчихъя гэж бодлоо. За тэгэхээр ер нь гариг ирэх хэсгийг жилдэг сонирхож судалдаг астролог сонирхогчдын тухайд бол энэ 3 4 дугаар сар бол нэлийн онцгой үе байх болно. Ер нь бол энэ 25 оны хамгийн одоо тийм игзэгтэй үе нэлээд магаар боломжтой байх ёстой үе гэж ингэж ярьж бичээд байгаа. За тухайлбал бод гариг бол 15-наас эхлээд 4 сарын 7-ны хүртэл ретро хөдөлгөөнд орж байгаа. Ретро буюу ухрах хөдөлгөөнд орж байгаа. За сугар гариг буюу Венера тийм ээ. За Венера гариг бол 3 сарын 1-ээс эхлээд 4 сарын 13-ны хүртэл ретро хөдөлгөөнд орж байгаа. За дээрэс нь 3 сарын 14-нд сар хэртэх юм байна. За ингээд ийм олон гаригууд ретро хөдөлгөөнд орох ч юм уу аль эсвэл одоо энэ сарны хэртэлтийн үе тохиож ирдэг бол одрексын зүгээс маш олон онцгой үйл явдлууд болж байгаа гэж үзэж байгаа юм. За дээрэс нь сар хэртэлтийн үед олон маш удаан хөдөлгөөнтэй гаригууд тухайлбал одоо уран гариг, Плутон гариг гэдэг байрлалаас олж байгаатай товцож байгаа. Түүний зэрэгцээ мөн кармын зангилаа гэгддэг сарны хойд огтлцол буюу раху, урд огтлцол буюу кету. Энэ одоо зангилаа, сарны зангилаа, кармын зангилаа гэж ярьдаг. Энэ бол өнгөрсөн 1-р сард байрлалаас олсон. За энэ удаад бол яг одоо сарны энэ зангилаан дээр л сар нарны одоо огтлцлын энэ зангилаан дээр ер нь бол нар буюу сар хэртдэг. Тэгэхээр энэ удаад бол энэ сар хэртэлт охины ордны 1-р гэр кету барьж байгаа. Засны ордны 7-р гэрт раху барьж байгаа. За энэ хоёр ордонд бол илүү хүчтэй арай одоо нөлөө мэдэгдэнэ гэсэн ингэж үзэж байгаа. За дээрэс нь одоо ингээд 3 сарын 14-нд сар хэртсэний дараа 29-нд нь бас нар хэртэлт болдог. За ингээд энэ хоёрын хоорондох ингээд 14 хоногийг бол одоо нар сарны хэртэлж байгаа энэ 14 хоногийг бол юу гэж үздэг. Хэртэлтийн коридор үе гэж хэлдэг. Тэгэхээр энэ одоо миний л хувьд ажигласнаар бол яг иймэрхүү коридор үед бол ерөнхийдөө дэлхийн нийтийн түвшнийг хараад үзэхээр маш олон өөрчлөлтүүд, байгаль экологийн ч юм уу, цаг уурын гинтийн өөрчлөлтүүд, одоо салхи шуурга төмөрч гэдэг юм уу, гамшиг тохиох ч юм уу. Аль эсвэл одоо улс төр болоод бизнес гинтийн том одоо тийм цочирд боломжтой үйл явдлууд энэ болдог л доо. Ингээ болоод их шиг байдаг. За тэгээд энийг л ер нь сануулж энэ бүхэл боломжтой байгаарэ гэж энэ одоо астрологчид тэгвэл сануулад идэх юм л да. За тэгэхээр нэг л одоо хүмүүс ил ард түмнүүд бидний хувьд тийм ээ. Энэ тухайлтанд бол яг айхтын хүчтэй зочирдмаар юм болохгүй ч гэсэн өөрсдийнхөө хайхамжгүй байдлаас өөрсдийнхөө болгоомжгүйгээс альсаа өөрсдийнхөө одоо сануулсаар байхад одоо үл хайхамдаг хайхамж үзэнгасаа бодоод зарим нэгэн одоо азгүй тохиолдол ч юм аа эсвэл гэмтэл бэртэл бас жоохон таг үйлдэлүүд байх шиг ингэ санагдаад идэж тухайлбал одоо өнгөрсөн жилүүдэд ингэ ажиглагдаж яхад чинь авралтын өдрөө таардаг наадам 100 цэнгэл зуны үйлрэл байдаг ус бараад болгоомжлоорой гэдэг хатлаад тэдний үйл таваал бас нэг тасалддаг ч юм уу эсвэл одоо замд машин одоо тэрэг нь одоо гинт өвдөрдөг ч юм уу эсвэл өөрсдийнх нь хариуцлагагүй байдал буюу одоо согтуу гарч алаад гэж явсанаас бол хүний амьддаг ч юм иймэрхүү одоо таг үйл явдлууд болж илээсэн. Тийм учраас энийг бол ер нь бас сэрэмжлүүлж яхах зүйтэй юм байна гэж сүүлийн хэдэн жилийн анзаарснаар бол харагдаад байгаа учраас энийг хэлмээр санагдаад байгаа юм. Гэвч одоо энэ бол бас бүчрүү хүмүүсийг бүр ингээд айлгуулчих. За одоо энэ 2-7 хоног л хамгийн амар үе багтаа гэдэг ингээд бүр аагаад гэрээс чихгүй суугаад гэсэн үг биш л дээ. Азам судлаач хэлж байгаагаар бол энэ коридор буюу нар сарны хэртэлтийн энэ хоёр хоорондын энэ 14 хоногийг бол за тэлтлээ амар аимшигтай зүйл энэ гэж битээ бодоо. Энэ бол ерөөсөө л байдаг зүйл байж л байдаг зүйл жишээлбэл одоо ер нь бол одоо тэр тухайн сар рахутай кетутай ингээд хойд урд хоёр одоо огтлцны зэг дээр болж байгаа яг тэр зэг дээр нь одоо тохиож байгаа
гар иргэсийн нөлөөлөл айгүй хүчтэй болчихж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бол сансар окторгой одоо энэ окторгой одоо сансар чинь бас л адилхан хүн шиг адилхан бид нар одоо мутац зэрэгтэй ирч хүчээ авдаг шиг гэдэг юм уу? Одоо жоохон амарч ирч хүчээ сэргээдэгтэй адилхан сэргээсний дараа бас зарим нэгэн төлөвлөгөөг өөрчлөлттэй адилхан гар иргэсч гэсэн бас тийм өөрчлөлтүүдийг хийж дахин одоо явж ирсэн мөрөө харж сэргээж байгаа маа гэсэн утгаар бас айлуулдаг хүмүүс бас байдаг. За тэгэхээр энийг бол хитрхи одоо аимшигтай зөвлөх гэж байгаа юм шиг өсвөлээ гэж яваад хэрэггүй гэж бас үздэг. За тэгэхээр ер нь бол энэ хэртэлтүүд бол жилд 4 удаа болдог гэж юм л да. Жилд 4 удаа. Тэрний юу гэхээр 2 удаа нарны хэртэлт, 2 удаа сар хэртэлтүүд ингээ болдго юм байна. За энэ бол байдгал үзэгдэл гэж хэлж штэ. За тэгэхээр юу тэгвэл анхаарах хэрэгтэй бэ гэж тэ. Тэгвэл дахиад өөрсдийнхөө хийсэн замаар явж ирсэн зам өөрөө эргэж харах гэсэн санаагт дээр яриад байгаа юм л да. Тэгэхээр одоо ертөнцийн дахин одоо гариг иргэс окторгойн иргэсүүд хүртэл одоо ийм зүйл хийдэг юм бол энэ хэртэлцийн үед орчлон ертөнцийн энэ өөрчлөлтийг дагаад одоо хүн бид яах ёстой юм бэ гэхээр зарим нэгэн одоо үйл явдлыг эргэж харах болж бүтэхгүй байсан зүйлийг засаж сайжруулах, зарим нэгэн өнгөрсөнд эхэлчээд орчихсон зарим нэгэн үйл явцыг дахин сэргээх одоо гэдэг шиг тэр сануулгууд л ирж байгаа маа тэр цэг дээр ирж дахиж ийм эртэлт үүсэж байна гэдэг чинь тухайн амьдралын тэр нэгэн цаг мөч тэр нэгэн одоо уулзууралсан цэгүүд дээр чамд анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг сануулж байгаамаа л гэсэн иймэрхүү сануулгуудыг бас Тибетийн зурхагчид ялангуяа хэлээд байгаа. Тэгэхээр бол энэ үед хүмүүс яах хэрэгтэй вэ гэхээр хэртэлтийн үед за дээрэс нь бас олон гаригууд яг энэ үед бас ретро хөдөлгөөн буюу ухрах хөдөлгөөн хийж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор хуучнаасаа салах хэрэггүй болсон нэгэнд уяа өгөөсөн танд үйлчлэгээ болсон тэр нэгэн ажил хэрэг тэр нэгэн харилцаа холбоо тэр бүхнийг орхих альсвал дахиад шинээр засаж тааруулах орчин үеийн одоо жишээ амьдралын одоо хэмнэлт тааруулж өөрчлөх энэ гэсэн иймэрхүү утгыг илэрхийлж байгаамаа гэж хэлж байгаа. За тэгээ ялангуяа сар хэртэлтийн энэ үед бол чамд салах ёстой юм зүйл юу байсан бэ гэвэл чи мэдээж хорт зуршил байвал тэрнээс салах цаг чинь иржээ л гэдгийг сануулж байгаа юм. Магадгүй чи одоо тийм өөртөө хөнөөлтөөр тэв зан байдал харилцаа тэртэй байгаа бол тэрийг засах ёстой, тэрийг өөрчлөх ёстой байл гэж сануулж байгаа юм гэж. Магадгүй одоо урд нь тэв чим хийн, ив чим хийн гэж төлөвлөчөө тэрэндээ ерөөсөө хүрэхгүй байгаа бол тэрийг одоо дахиж эргэж хараад дахиад хийх гээд үзээч яг тэрийг оролдооч ил гэсэн. Хорц зуршил гэхээр мэдээж ойлгомжтой те харих тамхи одоо эвгүй цаг харилцаа одоо тийм хортой одоо хүн болгонд одоо байдаг нэг тийм хорц зуршил гэж байдаг шүү дээ. Их идэх ч юм. Хэтэрхий сааралт дурлалснаас болоод их таргалах ч юм уу. Эсвэл одоо тэртээ тэргүй би энэ болохгүй байна гэж бачаал чинь хэтэрчээд байна гэж их тэрнийхээ эсрэг зүйлийг өөрийнхөө одоо хүслээсээ болоод татгалзах чадахгүй гэл тэр өөрийгөө хөрөх зүйлээ идээд байж гэдэг юм уу те. Энэ бүхнийг л эргэж хараач, тэрийгээ засаач гэсэн сигнал буюу дохио өгч байгаамаа гэж ингэж хэлж байна. За тэгэхээр энэ үед бол за ингээд хорт цусаас салж болт юм байна. За дээрээс нь бол одоо ялангуяа бүтэн шашин одоо тэрхэн бол ямар нэгэн ритуал хийж ритуал гэдэг нь одоо юу одоо залбирах ч гэдэг юм уу, бясалгах ч гэдэг юм уу, альсвал өөртөө одоо нэг тийм сайн дадал хэвшүүлнэ гэх юм бол тэрийг бичиж наад тэрийг одоо ингээд чангаар уншиж одоо өөртөө төлөвшүүлэх ч гэдэг юм уу те. Аль эсвэл хэн нэгэн хүнийг би одоо өргөж үзье ядаад байгаа бол би одоо тэр одоо хүнийг уучлая гэдэг ч юм уу. Одоо би дахиж хизээч юм мохог үйлдэл хийхгүй гэж өөртөө сануулдаг ч юм уу. Иймэрхүү зам үйл ритуал гэхэрч одоо зан үйл шүү дээ. Шашныг гэж ойлгож болно. Гэхдээ яг шашин гэхээсээ л гэж одоо сэтгэл зүйн зан үйл болоо явчихж байгаа байхгүй чи тэр дадлыг өөртөө суулгах гэж байгаа гэж юм чи. За иймэрхүү үйлийг хийхэд сайн үе гэд ингэж яриад байгаа юм. За тэгээд өөр харин энэ үед юу хийх их зөвлөдөггүй вэ гэхээр за ялангуяа сарч хэрцжээ. Тэгээд дээрэс нь олон гаригууд чухарч байна. Томхон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээрэй. За дээрэс нь маш
одоо чухал гэрээ хэлцээрт гар үсэг зурж хэрэггүй. Цоо шин ажлыг хийгээд хэрэггүй. Цоо шинээр харилцааг урт удааны харилцаа эдэрт одоо гар хөлийн үсэг зураад бас хэрэггүй. Гэсэн юмнуудыг бол сануулад идэх юм. За тэгээд энэ хэртэлтийн өмнөх 7 хоног 3-аас 7 хоног хэртэлтээс хойш 3-аас 7 хоног эдрийг бас анхааралтай байх хэрэгтэй гэж үздэг. За тэгээд дээрэс нь одоо нар сарны хэртэлтийн 2 3 7 хоног ингээд анхааралтай байх болчтой шүү дээ. Тэгэнгүүт бас энэ ретро хөдөлгөөн ялангуяа энэ бод гарагийн болон суургагийн ретро хөдөлгөөн болж ин гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүдийн үед бас хийх хэсгүй зүйлүүд байдгаа гэдгийг бол тухайн үед нь бас урд нь одоо жишээлбэл сугар буюу венера гарагийн тухай ретро хөдөлгөөний тухай урд нь ярьчихсан. Тийм учраас одоо нэг сард одоо оруулсан тэр одоо юу хэвзээг байгаа бол тэгэхэд үсчихнэ. За тэгээд за нэг иймэрхүү л одоо болгоомжлох хэвээр сануулгах хэвээр санаад авчих хэвээр гэсэн зүйлүүдийг бол хэлчихье. За тэгээд бод гарагийн ухрах хөдөлгөөн 15-наас эхлээд 4 сарын 7-нд дуусж байгаа. Тэгэхээр 15-наас эхлэхийн өмнөх 7 хоног гэх юм бол одоо бол хэд хэдэн өдөр үеийн орсон байна гэсэн үг. Энэ үед бол бас та бүхэнд зарим нэгэн тохиолнууд бол ирсэн байгаа. Зарим нэгэн зүйл амартах, зарим нэгэн бичиг баримтыг одоо дахиж одоо сайжруулах ч гэх юм ба эсвэл зарим нэгэн техник хэрэгсэл гэх юм одоо сасруулчлалын хэрэгтэй болох зарим нэгэн хуучин харилцагч холбоог босож холбогдох энэ гэсэн тийм сануулгууд бол ирсэн байгаа ба. За энэ бол харилцаа холбоог илэрхийлдэг Меркурий буюу бод гараг бол одоо харилцаа холбоог илэрхийлдэг болохоор харилцааны асуудал бичиг баримт одоо албан цагтал энтерт бол нэлээд одоо бас жоохон удаашрал саад гардаг гэж үздэг. Дээрээс нь чих хэрэгслүүдүүд бол бас энэ үед Меркурий буюу бод гарагийн ухрах хөдөлгөөний үед шалтгаангүйгээр гинтхэн одоо ингээд саацчдаг энэ тийм тохиолдол байдаг. Энэ болохоор нэг харилцаа холбоо өөрөөр бод гараг бол одоо бурхны мессенжер буюу одоо элч мэдээ хүргэгч гэж үздэг. Тийм болохоор одоо ертөнц дахин хэрэг хэлэгч гэсэн байгаа одоо энэ интернет сүлжээ гэдэг чинь одоо тэр мэдээ мессенжер болж байгаа шүү дээ. Мэдээ хүргэгч болж байгаа. Энэ асуудалд зарим нэг гацаа саад энэ үүсдэг болохоор заримдаа одоо гинтхэн интернет холбоо компьютер хэрэгслүүд энэ гацчдаг иймэрхүү тохиолдол бас гарч байсан. За иймэрхүү болгоомжлол иймэрхүү сануулгуудыг ингээд энэ хүртэл яваад за тэгээд 12 орд тус бүрт ямар байх вэ гэдгийг товчхон хэлээ явчихъя. За хоньны ордны хотод бол энэ сар хүртэл 7 дугаар гэрт ч болж байгаа юм байна. Биш ээ уучлаарай 6 дугаар гэр шүү. 6 дугаар гэрт болж байгаа юм байна. За 6 дугаар гэр гэдэг бол ажил төрөл дээрээс нь эрүүл мэнд байдаг. За ажил төрөлтэй холбоотой ямар асуудал гинтийн өртөлтүүд гарна гэсэн үг. За сайн бол юм уу муутгал юм уу гэдгийг бол мэдээж өөртөөхөө амьдрал тус үйл явдалд нь тохируулаад шинжчихнэ. За тэгээд уран гараг таны 2 дугаар гэрт яг энэ сар хүртэлтийн үед 2 дугаар гэрт бас шилжиж орж байгаа юм байна. За тэгэхээр энэ үед яах вэ гэхээр 2 дугаар гэр гэдэг бол мөнгө төгрөг санхүүтэй холбоотой байдаг. Таны одоо мөнгө санхүүтэй холбоотой таны энэ 2 дугаар гэр гэдэг бол яг таны өөрийнхөө ажиллаж хөдөлмөрлөж авдаг тэр мөнгийг хилдэг. За тэгэхээр мөнгө төгрөгтэй холбоотой асуудал бас шийдэх хэрэгтэй болох бах. Зарим одоо жишээлбэл гинтхэн ажлын хөлс цалингааны нэмэгдүүлэх талаар ярьдаг ч юм уу эсвэл гинтхэн одоо өөрийнхөө хувийн бизнес эрхлэхээр шийдээд ажил орхидог ч юм уу нэг иймэрхүү одоо гинтийн өөрчлөлтүүд гарч магадгүй. За Меркурий буюу бод гараг бол таны 1-р гэрт ухрах хөдөлгөөн хийж байгаа юм байна. Тэгэхээр 1-р гэр гэдэг бол одоо таны өөрийн чинь болоод чиний одоо ажил төрөл одоо энэ амьдралдаа хийх гэж байгаа тэр ажил одоо бүхэл зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ бол хоньны ордыг бол ангараг гарыг өдөртөдөг. Тийм болохоор арай маш тийм эрчимчтэй өөрийгөө өөрчлөх, бизнесээ өөрчлөх, төлөвлөгөөгөө өөрчлөх гэдэг үе гарч магадгүй гэж үзэж байна. За тэгээд зарим нэгэн бизнес төлөвлөгөө болоод одоо аялалтай холбоотой зарим нэгэн бичиг баримтууд жоохон саат үзэх юм уу эсвэл хүлээлт үүсэж магадгүй гэж хэлж байна. За тэгээд дээрэс нь 1-р гэр гэдэг чинь чамайг илэрхийлэх гадна хэрвээ та ямар нэгэн брендийг одоо тодорхойлдог бол одоо чиний нэр дээрх чинь брэнд чиний чамайг төлөөлсөн брэнд байдаг бол тэрнийхээ өнгө төрхийг өөрчлөх. Эсвэл өөрийнхөө гадаад өнгө төрхийг бүр орон гинт өөрчлөх тийм
боломж гарч магадгүй. За дээрэс нь чамайг илэрхийлж байгаа гол нэр болсон чиний овг нэр. Тэрийг одоо солихч гэх юм уу? Нэг иймэрхүү сонир тохиолдлууд бас гарч магадгүй гэсэн байна. За тэгээд дээрэс нь өнгөрсөнд одоо тэнтэй холбоотой байсан тэр нэг хамтрагч хайр дурлалын ч юм уу эсвэл бизнесийн ч юм уу тэр нэг хамтрагч бас эргэж холбогдож магадгүй гэсэн байна. За өхрийн ордны тухайтад бол энэ сар хэртэлт таны 5 дугаар гэрт болж байгаа юм байна. За 5 дугаар гэдэг бол хайр дурлалыг илэрхийлдэг. Дээрээс нь одоо романтик харилцаа, өөр хүүхэд бас таны хийх дуртай ажил, хоббигоо одоо хөгжүүлэх. Тэр бүх асуудлыг 5 дугаар гэр хариуцдаг. Гэтэл яг энэ үед бол бас таны уран гараг таны 1-р гэрт орж иж байгаа юм байна. Уран буюу юу лээ тэнгэрийн яв гэж орчуулдаг хаа. За 1-р гэрт. За тэгэхээр уран гараг гэдэг бол гентийн тийм хөсөл өрслийг харуулдаг. Тийм болохоор бол одоо таныг өөрийн чинь илэрхийлж 1-р гэр гэж байгаа шиг таныг өөрийн чинь илэрхийлж байгаа. Тэр одоо гадаад өнгөтөрөх альсвал таны одоо ажил бизнес тэнтэй холбоотой тэр бүх үйл явдлууд гинтийн тийм өөрчлөлтүүд бас юм. Сар хэртэлтэй нөлөөлөөр орж иж магадгүй гэж байгаа юм. За өшөө Меркурийн гариг бол таны 12 дугаар гэрт хоргодлоо хийж байгаа байна. 12 дугаар гэр бол өнгөрсөнтэй холбогддог. Тэгээд дээрээс нь түүх одоо хоёрын өрийн чинь одоо гэр бүлийн ургуудын түүх архив энтертэй одоо холбогдож тэрийг тодорхойлох гэдэг юм уу? Одоо ретро хөдөлгөөн болж байгаа учраас дээрээс нь одоо бол бас жоохон тийм бусдаас тусгаарлагдмал байдалд ажиллаж амьдрахыг одоо эрхийлэх бас тийм үе ирж магадгүй гэж байна. 12 дугаар гэрийн нөлөөгөөр магадгүй зарим нэг нь одоо архивд суух, зарим нь одоо лабораторид ажиллах. Аль эсвэл одоо өөрөө хувийг одоо бүтээлч үйл ажиллагаагаа бусдаас тусгаарлагдаж жоохон тийм олон нийтээс жоохон зайдуу газар амарч хувийн би одоо бүтээлч төсөл төлөвлөгөө бичлүүлэх диплом бичих гэх юм ном бичих. Эсвэл зарим нэг нь магадгүй бүр одоо эмнэлэгт эсвэл асрамж эсвэл одоо тэр амралт суурилын газар байх гэдэг гэсэн иймэрхүү сэдвүүд хөндөгднө гэж. За магадгүй зарим нэг нь бол өмнө очиж исэн газар очиж очих. За тэгээд дээрэс нь энд бол нөгөө ер нь энэ сар хэртэлтийн үед бол дандаа хэртэлтийн болоод энэ ретро хөдөлгөөнүүдийн үед бол та өөрөөсөө салгах хэрэгтэй. Та өөрөө одоо орхих хэрэгтэй тэр зүйлүүдээ л орхих гэж байгаа. Тэгэхээр орц зуршлаас салах байж болно. Альсвал зарим нэгэн одоо хин нэгнээс хамааралтай амьдарч исэн бол тэрийг одоо болоод зөвхөн өөрийнхөө чи өөрийнхөө хүчинд дайдаж амьдрнаач гэх юм уу. За тэгээд 5 дугаар гэр гэдэг чинь хайр дурлалтай холбоотой болохоор одоо хайр дурлалын холбоотнуудын тал арах зарим нэгэн одоо гинтийн мэдээ сонсдог ч юм уу. Эсвэл гэдэг нь одоо тийм нууцыг олж илрүүлдэг ч юм уу те. Тэр холбоо харилцаадч байсан зарим нэгэн нууцлагдуулыг олж илрүүлдэг ч юм уу. Нэг иймэрхүү үйл явдлууд болж магадгүй гэсэн байна. За эхийн ордны тухайтад бол таны сар хэртэлт таны 4-р гэрт болон 4-р гэр гэдэг бол амьдран сууж байгаач оршинж байгаа газар гэр орон ээж аавын чинь гэр орон одоо үйл хөдлөх хөрөг гэдгийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ одоо тэрх асуудалтай холбоотой зүйлүүд бол нэлээд одоо хүчтэй тавигдана гэсэн үг. За мэдээж яг энэ одоо үед нь уран гараг таны 12 дугаар гэрт оршиж байгаа юм байна. 12 дугаар гэр гэхээр өнгөрсөн түүх. За тэгээд бас тусгаарлагмал байдал энэ гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр бусдаас жоохон холгонтой байж ажил үйлээ урагшлуулах гэх юм нэг иймэрхүү үйл явдал болж магадгүй. За тэгээд дээрэс нь Меркурийн гариг бол таны 11-р гэрт болж байгаа юм байна. 11-р гэр гэдэг бол найз нөхөд сага зорилго нэгтэй хүмүүс эдгээр гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр Меркурийн гараг 11-р гэр тэгэхээр одоо жишээлбэл сараа зорилго нэгтэй хүмүүстэйгээ нэгдэж одоо ямар нэг одоо идэвхтэй хамжаа зохион байгуулах конференц уулзалтын хэлцүүлэг болох ч гэдэг юм уу нэг юмрхүү байж болно. За дээрээс 12-р гэр үл ирээдүйн төлөвлөгөө мөрөөдлийг хэлдэг. Тэгэхээр 11-р гэрийн одоо Меркурийн гарагийн
хөдөлгөөний төлөөгөөр одоо төлөвлөгөөнд ч орчилж байгаа юм. Одоо урд нь яг эзүүлэх хийн өтөдөн сарын төтөн гэхэд тийм болчихно гэж мөрөдөл төлөвлөгөө бичижсэн бол одоо энэ ретрогийн нөлөөгөөр за энэ төлөвлөгөө бас жоохон өөрчлөх хэрэгтэй байна гэж. За дээрэс нь 12 дугаар гэр гэдэг бол бас уран гараг 12 дугаар гэр хичилсэн шүү дээ. Тэгэхээр 12 дугаар гэр гэдэг бол бас гадаад оронтой холбогддог, бас үйл хөдлөх хөрөнгө энтертэй холбогддог. Тийм болохоор одоо энэ тэр чиглэлийн асуудлуудад бол бас жоохон өөрчлөлт орж магадгүй чинь. Дээрээс гэр бүлийн одоо 4-р гэрт сар хэртэл болж байгаа учраас гэр бүлийн гишүүдтэй холбоотой зарим нэгэн өөрчлөлт бол гарч магадгүй гэсэн байна. За дараагийнх нь бол бэлгийн ордон сар таны 3 дугаар гэрт хэртгэлт болж байна. За 3 дугаар гэр гэхээр бол таны одоо найз нь юу бишээ хамаатан садан ах дүүс хөрш төтэй холбоотой. Тэр асуудлууд томдогдно гэсэн харилцаа холбоотой. За дээрэс нь бол уран гараг таны 11-р гэрт байгаа юм байна. 11-р гэр гэдэг найз нөхдөд илэрхийлдэг гэж хэлсэн. Одоо нийгмийн харилцаа тэрийг илэрхийлнэ гэж хэлсэн шүү дээ бэлхий. За тэгэхээр за ерөөхдөө харилцааны хүрээ өөрчлөгдөж магадгүй гэж. Харилцааны хүрээнд гинтийн өөрчлөлт гардаг ч юм уу те. Уран гарагийн нөлөөгөөр. Зарим нэгэн одоо шинэ харилцаа одоо харилцах хүрээ чинь цоо шинэ хүмүүсээр солигддог ч юм уу те. Тэгээд дээрэс нь 3 дугаар гэр бол бас логистик буюу одоо нөгөө тээвэр одоо гэдэг юм уу? Тээвэр хэрэгсэл энтертэй холбоотой гэж үздэг. Зарим нэгэн одоо төлөвлөгөө төсөл зөвлөдийг бол энэ үед дуусгах хэрэгтэй болж байгаа гэж логистиктэй холбоотой ч юм уу. За тэгээд дээрэс нь Меркурий гараг, Меркурий буюу бод гараг таны 10 дугаар гэрт хөдөлгөөнд орж байгаа. Тэгэхээр ажил албатай холбоотой бичиг баримтуудыг эргэж харах хэрэгтэй болно. Гэрээ хэлцүүд эргэж харах хэрэгтэй болно. Ямар нэгэн гэрээ хэлцээ яг одоо хийх шаттай явж исэн бодол тэр чинь одоо яг ретро хөдөлгөөний үеэр жоохон хойшлогдно. За эсвэл зарим нь хучин одоо ажил хамтрагч чинь хамт ажилладаг хүмүүс чинь гэдгийг холбогддог ч юм уу. За нэг юм байдал үүсч байна. За дээрээс нь статус өөрчлөгдөж магадгүй гинэ. Статус өөрчлөлт гэхээр ч одоо та зөөр ажилтан байсан бол одоо тушаал дэвшээд одоо дэлгэцийн дараа болдог ч юм. Айлс зүгээр одоо нэг газар ажил жирийн ажилтан байсан бол та хувийн бизнесийгээ захирал болж хувирдаг ч юм уу те. Айлс бүр одоо ажлаасаа чөлөөлөгдөөд тэтгэврт суух юм бол бас тэр ч статус өөрчлөгдөж байгаа шүү дээ те. За нэг юм хөө. За ингээд зарим нэгэн хүмүүс нь бол аудит бизнес төлөвлөгөө тэр сайжруулах эргэж харах тэр зүйл байна. Тохиож магадгүй гэсэн байна. За арслангийн ордны тухайтад бол энэ сар хэртэлд таны 20 дугаар гэрт болж байна. За 20 дугаар гэр гэхээр бол таны өөрийн ажиллаж хөдөлмөрлөж алдаг мөнгө. За мөнгөтэй холбоотой. Цаг мөнгөтэй холбоотой нэлээд одоо огц өөрчлөлтүүд гарч магадгүй гэж байна. Магадгүй зарим нэг нь бол гит шагнал тодорхойлогддог ч юм уу те. Эсвэл зарим нэгэн хүн өөртөө одоо тийм үйлчлэгээ ямар нэгэн үйлчлэгээ явуулдаг гэсэн бол тэр үйлчлэгээнийхээ үнэлгээг өөрчилдөг ч юм уу нэг иймэрхүү үнэ өсгдөг ч юм уу те. За эсвэл зүгээр хайрны газар ажилтан бол таны босс дарга тэдний зүгээс одоо бас гинтийн өөрчлөлтүүд гардаг ч юм уу нэг иймэрхүү зүйл байж магадгүй нэ. За тэгээд дэрс нь арслангийн ордны 10 дугаар гэрт уран орж иж байгаа юм байна. Энэ сар хэртэлцтэй зэрэгцээд за тэгэхээр уран гэдэг бол гинтийн өөрчлөлтийг хэлдэг гэдэг тэрнээс ширээд байгаа шүү дээ. За тэгэхээр таны албан тушаал бизнес нийгэмд эзлэх байр суурь энэ бүх юм бас ингээд гинтийн өөрчлөлт болж магадгүй гэж байна. За тэгээд дээрэс нь Меркурий буюу бод гараг. Бод гараг таны 9-р гэрт ретро төлөж байгаа юм байна. За энд бол 9-р гэр гэхээр бол гадаад он, гадаад харилцаа, гадаад одоо түншүүд одоо гадаад орны иргэншил, цагаачлал энэ төрөлтэй холбогддог бас багш. Одоо дэд боловсрал төрөлтэй холбогддог. Тийм болохоор энд бол та одоо гадаад түншүүдтэйгээ хучин хамтарч ясан тэр түншүүдтэйгээ эргэж холбогдох юм. За магадгүй зарим нь одоо гадаад иргэншил хүссэн бичиг баримтыг эргэж харах хэрэгтэй болдог ч юм ба тий. За юм байж болно. За магадгүй зарим нэг нь бол одоо урд нь явж байгаа дөрөгчсөн сургуулиар үргэлжлүүлдэг ч юм уу. Аль эсвэл зарим нэг нь одоо
багшилдаг. Тусдаа одоо өөрийнхөө мэдлэг чаддаг бүх юм заах, тэр багшлах. Тэр одоо үйл ажиллагаараа эргэж орох. Ийм байж болно гинэ. За тэгээд дээрс нь зэрэг нь бол одоо диплом ном бичих гэдэг юм да. Энэ өмнө хийжсэн дээр ажлуудаар эргэж шүүрлэлүүд дуусгах. За магадгүй зарим нь одоо шүүх баримтчтай холбоотой зарим нэг асуудлыг зэгслэх энэ гэсэн юмрхүү зүйл тохиож магадгүй гэсэн байна. За дээрээс нь энд бас нэгтэн гаргийн нөлөөгөөр мөнгөтэй хацтай бол маш боломжтой байгаарэ гэсэн байна. За охины ордон. Охины ордны тухайд бол бас нэлээд онцгой юм эхэлж байгаа. Ялангуяа сар хүртэлт бол охины ордонд нэлээд одоо нэлээд хүчтэй мэдрэгдэнэ гэж үзэж байгаа. Кето сарны одоо өмнөд үзэл өмнөд цаглаа гэж хэлдэг. Энэ кето таны нэгдүгээр гэрт сая одоо нэг сарын 12-наас эхлээд орсон. Одоо энэ байрлалд бол 26 оны 5 сар 6 сар ч лөө 7 сар хүртэл байхыг 1.5 жил гэж хэлж байгаа учраас. За тэгэхээр яг одоо энэ таны нэгдүгээр гэртчийн сарны хүртэлт болж байгаа. За тэгэхээр энэ охины ордныхын нэлийн онцгой охин болоод загсны ордныхад энэ эртэлтийн нөлөө бол онцгой мэдрэгдэнэ гэсэн гээд түрүү хэлсэн шүү дээ. За тэгэхээр энд бол охины ордны ялангуяа 9 сарын 14-өөс 17-ны хооронд төрсөн хүн бол энэ өөрчлөлт энэ одоо эртэлт хүчтэй нөлөөлнө гэж ингэж зарим зурхаач хэлсэн байна. Магадгүй одоо нэгдүгээр гэр болохоор чинь таны чи өөрийг чи илэрхийлж байгаа, дээрээс нь чиний өрсөлдөгч. Одоо чиний альсвал одоо чамтай өрсөлдөх юм байна. Тэр энэ хоёрын хооронд бас аль алийг илэрх юу одоо хөндөнд гэн л дээ. За тэгэхээр энэ бас бүх талын харилцаа аль одоо хайр дурлалын болон одоо гэр бүлийн бизнесийн аль ч харилцаанд бол бас онцгой боломжтой байгаарэ гэсэн байна. За магадгүй зарим нь одоо хэнд ямар одоо үйл явдал өрнөж байгаа тэрэн дээрээ л одоо шинжилж штэ. Жишээлбэл одоо гэр бүлийн үед одоо жоохон харилцаа хүндэрчээд ерөөхдөө салах тийшээ хандсан байсан бол тэр одоо асуудал чинь сүүх одоо болов хуулийн байгууллагад чийдвэрлэгч юм уу те иймэрхүү асуудлууд хүндэгдэнэ гинэ. За тэгээд дээрээс нь уран гараг таны 9-р гэрт орсон юм байна. За 9-р гэр гэхээр бол дээр одоо бид нар дагаадаа 9-р гэр гэхээр бол одоо гадаад талцаа, гадаад түнш, гадаадын одоо хамтрагчдтай холбоотой үйл явдлууд. Энэ үед өрнж багдвэ гэсэн байна. Одоо романтик одоо жишээ партнертай бас болж болно. Гадаад алсгал байдаг. За 9-р гэр бол бас дээд боловсруулдаг гэдэг бусдад заах, багшлах, сургалт энтертэй холбогддог болохоор зарим нэгэн хүмүүс нь бол одоо жишээлбэл одоо хүмүүст лекц унших гэдэг юм уу эсвэл багшлах энтер гэж эсвэл сурч байгаа дөрвч гэсэн зарим нэгэн одоо курс гэдэг юм уу одоо сургалтуудаа өргөжлүүлэгч гэдэг юм уу те нэг иймэрхүү боломжууд бол гарч ирэх нэ. За дээрэс нь Меркури буюу бод гараг таны 8 дугаар гэрт ретро хөдөлгөөн хийж байгаа юм байна. За тэгэхээр 8 дугаар гэр гэдэг бол хамтын мөнгө санхүү. Чиний ажиллаж өөрөө хөдөлмөрлөж олдог мөнгө биш чиний хамтын мөнгө гэр бүлийнхтэй холбоотой ч гэдэг юм уу. Ээж аваас ч өвлсөн хөрөнгө мөнгө ч гэдэг юм. Эсвэл улсаас одоо чамд олгодог тэтгэмжийн мөнгө гэсэн иймэрхүү мөнгө сохиотой холбогддог 8 дугаар гэр. За энэ асуудал ретро хөдөлгөөн орцсон байгаа учраас энэ асуудал бас дахин жоохон одоо сэргээх, эргэж харах төлөвлөгөө бичиг баримтыг өөрчлөх гэдэг гэсэн юм бас боломж болж байна. Гэрээ тэр талын одоо гэрээ хэлцээ байсан бол тэрийг тодруулах. Эсвэл одоо яг гарын үсэх зурхад бэлэн байсан бол тэр гэрээнүүд жоохон хойшлогдох
даатгал болоод татварын бичгээр тайлан санхүү тэрийг бол дандаа мөнгө санхүүтэй холбоотой тийм биш өрөмжлөлтөө л энэ үед хөндөгднө гэж. За магадгүй 8 дугаар гэр бас тэгээд дээрэс нь одоо нууцын мэдлэг, нууц эзотерик мэдлэгүүдийг хөндөгдөг учраас энэ талын одоо мэдээллийг сонирхох судалж гарч иж магадгүй. За дээрэс нь хуучин одоо холбоотон дотн харилцаа сэргэх бас юм бодлолтой гэсэн байна. За дараагийнх нь бол жинлүүрийн ордон. За жинлүүрийн ордны 12 дугаар гэрт энэ сар хэртэл болж байгаа юм байна. За 12 дугаар гэр гэдэг бол одоо бусдаас жоох тусгаарлагдах асуул байх. За тэгээд дээрэс нь ямар нэгэн байдлаар тийм хараат байтал хин нэгэн хүнээс хараат байсан бол тэр хараат байдлаасаа гарах, харилцааны хүрээ өөрчлөгдөх энэ гэж боддог л доо. За тэгэхээр сар хэртэлтэй холбоотойгоор энэ бүхэл явдлууд танд тогтож магадгүй. За тэгэхээр бусдаас тусгаарлагдана гэдэг нь бол одоо магадгүй зарим нэг хүн лабораторид эсвэл ганцаархнаа одоо жишээлбэл сууж ажилладаг лаборатори гэж бол архив эсвэл одоо харалтай ч юм уу эсвэл бүр сонгогдсон ч юм уу ажилладаг байх юм бол одоо энэ асуудал яг энэ үед тохиолоо гэж. За магадгүй зарим нэг хүн одоо шиг ном бичиж гэдэг юм өөрийнхөө одоо бүтээлгүй ажиллагааг төвлөрөөд юусэн хаашаа хүмүүстэй харилцаа холбоогоо жоохон тусгаарлаад ингээд ажиллах. Ийм боломжууд бас энэ үед гарч ирж магадгүй гэж байна. За тэгээд дээрэс нь архив түүх өнгөрсөн таалагддаг ч 12 дугаар гэр өнгөрсөн таалагддаг. Тийм болохоор одоо тэр зүйлийг судлаад ингээд суухын боломжтой юм байна. За тэгээд 8 дугаар гэрт болохоор таны 8 дугаар гэрт уран гараг гарч ирсэн юм байна. За уран гараг гэдэг бол эдийн өөрчлөлтийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ 8 дугаар гэр гэхээр өмчийн асуудал, бусдад хамтарсан өмч хамтын одоо хөрөнгө санхүүг илэрхийлдэг. За магадгүй тэгээд энэ үед бол бас тийм 8 дугаар гэртэй холбоотой бас гинтийн хувьд ингээд том өөрчлөлтүүд гарч магадгүй. За магадгүй зарим нэг нь бол гинт одоо тийм нууц их сурвалжаас зарим нэг мэдээллийг хайж олдог ч юм уу. Аль эсвэл одоо урд нь маш тийм юугаар одоо тийм өөдрөгөөр төсөөлж исэн зарим нэгэн одоо татан харилцаа тий одоо хитрхи өөдрөгөөр төсөөлж исэн тэр зүйлүүд гинт одоо үнэн нүүр царайгаа энэ үед гаргах ч гэдэг юм үү. Иймэрхүү байдлаар танд илэрч магадгүй гэж юм. За тэгэхээр энэ бол 12 дугаар гэртэй ч холбоотой өнгөрсөнтэй холбогдож байгаа гэдэг болохоор зарим нэг өнгөрсөлийн мэдээллийг олж авч нууцыг тайлах тийм боломж ч бол гарч болох юм гэж байна. За тэгвэл Меркурий гараг. Меркурий буюу бууд гараг таны 6 дугаар гэрт биш 7 дугаар гэрт. За 7 дугаар гэрт болж байгаа болохоор энэ бол хайр дурлалын болон гэр бүлийн бизнесийн бүх харилцааг илэрхийлдэг. Тэгэхээр бол одоо хайр дурлалын эртний холбоотой эргэж тантай холбогдох ч юм уу эсвэл бизнес хамтрагч ч тантай эргэж холбогдох. За ийм боломж гарч магадгүй. За дээрэс нь өрсөлдөгч. Одоо тэр талын асуудлууд одоо төгчтэй ч холбоотой зарим нэгэн асуудал шүүхт одоо хууль цаазын одоо тийм хэрэг асуудал байгаа бол тэр асуудлууд одоо дахиж эргэж харах. Дахиж тэр асуудлыг бас эцс болгох. Тэр ийм зарим нэгэн зүйлд зэрэгтэй байна. Ийм боломжууд болтноо гэсэн байна. За дараагийнх нь бол Хилэнцгийн ордон. За Хилэнцгийн ордны 11-р гэрт сарны хэртэл болж байгаа юм байна. Хилэнцгийн ордны 11-р гэр. За 11-р гэр бол найз нөхөд, хамаатан садан. За үзэл бодол нэгтэй хүмүүс энтертэй холбогддог л доо. Ерөнхийдөө олон нийтийн одоо сүлжээч гэдэг юм уу эсвэл одоо харилцаа холбооны хүрээг илэрхийлдэг. За энэ хэсэгт сар хэртэлтийн нөлөөгөөр бол зарим нэгэн өөрчлөлтүүд гарнаа гэж магадгүй одоо
өдрөгөр төсөөлж хүлээж авч ирсэн зарим нэгэн харьцааг одоо үнэн үйл царайгаа харуулдаг ч юм. Тиймэрхүү бол. За одоо тэгээд түншийн харилцаа гэхэд чинь одоо зарим нэгэн хүмүүстэй түншийн харилцаа өөрчлөгдөх ийм боломж ийм одоо тохиолдол болбогддог юм л да. Яг тэгвэл энэ нь болохоор уран гараг таны 7 дугаар гэрт. Уран буюу Тэнгэрийн ван гараг таны 7 дугаар гэрт орж ирж байгаа. Тэгээд 7 дугаар гэрт орж ирж байгаатай холбоотой дээрээс нь сар хэвтэлттэй давцж байгаа болохоор зарим нэгэн тийм харьцаанууд бизнесийн харилцагчдын одоо бас арай асуудлыг арай өөр талаас нь харуулах юм уу ирж магадгүй гинэ. За тэгэхээр дээрээс нь одоо 11-р гэрийн нөлөөгөөр бол та өнгөрсөнд хийж одоо хэрэгжүүлжсэн үйл явдлууд одоо санхүү мөнгөний ч гэх юм уу те харилцаа холбооны 7 дугаар гэр харилцаа холбоо гэж байна. За энэ харилцаа холбоотой зарим нэг асуудлын эцсийн үр дүнг нь үзэх ийм боломж гарна гинэ. За тэгээд бод гараг таны 6 дугаар гэрт ретро хөдөлгөөн хийж байгаа юм байна. За ретро хөдөлгөөний нөлөөгөөр бол мэдээж 6 дугаар гэр гэж байгаа учраас таны өдөр тутмын хийдэг ажил байнга хийдэг тэр ажил төрлийг хийж байгаа юм. За тэгэхээр энэ дээр бол ретро хөдөлгөөний үед бол дандаа л байнга хийдэг ажилдаа дандаа зарим нэгэн засрах, сайжруулах зүйл одоо гэр орон гэх юм бол засвруулждаг гэж хэлдэг юм байна. Эсвэл одоо ядгийн эрүүл мэндийн асуудлыг бас 6 дугаар гэр хэрэгжүүлдэг учраас эрүүл мэндэд анхаарч татал одоо жишээлбэл за одоо нэг тийм шинжилгээ хийлгэчих гэж бодчоод яваад байсан бол тэрийг одоо яг энэ үед эрчимтэй хийж эхлэх гэдэг юм уу нэг иймэрхүү боломж гарнаа гэж. За тэгээд энэ хуучин зөв дадлаа эсэргээр хуучин зөв дадлаа одоо жишээлбэл та барьцлал хийдэг ч юм уу гэж одоо жимд явдаг асуудал үүдэг байж байгаа тэрийг орчихсон байсан бол тэрийг эргэж тэр дадлаа хөгжүүлж эхлэхэд сайн. За 6 дугаар гэртээ ажилтаа холбогдуулахаар магадгүй тантай хуучин хамтарч ажиллаж исэн хамтрагчд чинь эргэж тантай холбогддог ч юм буцаж одоо ажиллах санал тавьдаг ч юм. Гэх мэт. За тэгэхээр дээрэс нь 11 дугаар гэр гэдэг бол ирээдүйн төлөвлөгөөг заадаг юм байна л да. Тэгэхээр энэ сар хэвтэлтийн нөлөөгөөр та ирээдүйд ийм ч ажил хийн, тийм ч зүйлийг одоо хийгээд төлөвлөсөн байгаа бол тэр төлөвлөгөөнүүдээ бас эргэж харах, засаж сайжруулах. Иймэрхүү одоо хэрэгтэй гэсэн тохиол бол яг энэ үед ирнэ гэж байна. За тэгээд номын орд дараагийнх нь бол номын орд байна. За номын ордны тухайтад бол таны 10 дугаар гэрт сар хэвтэлт болох нэ. За 10 дугаар гэр гэхээр бол таны одоо нийгэмдэлж байгаа байр суурийг, зорилгыг, ажил албыг, албан тушаалыг илэрхийлдэг. За тэгэхээр энэ сарны нөлөөгөөр одоо жишээлбэл карьерийг одоо бүр өөрчлөх, үнсээр нь өөрчлөх цааш мэрэгжлийн эзэмшигч гэдэг юм уу те. Өрс одоо сургалтын цааш ажил эхлэж гэдэг юм нэг иймэрхүү өөрчлөлтөд орж ирж магадгүй гэсэн байна. За уран гараг таны 6 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. 6 дугаар гэр гэдэг бол бас л өдөр тутмын таны ажил ажил эрүүл мэндтэй холбогддог. Тэгэхээр таны өдөр болгон хийж гүйцэтгэдэг тэр нэг үүрэг хариуцлагыг одоо жишээлбэл гинт одоо өөрчлөгдөх. Өдөр болгон хийдэг тэр ажлаа арай өөрөөр хийх ч юм уу эсвэл өөр даалгавар одоо энэ үед тохиож магадгүй гэж. За тэгээд дээрэс нь одоо амжилт олголт гинт одоо та ялтарших юм. Эсвэл одоо тэр нийгмийн байр суурь статус өөрчлөгдөн гэж байгаа юм чинь магадгүй одоо зарим нэг нь статус өөрчлөгдөхөөр одоо албан тушаал дэвшиж болно. Аль эсвэл бүр эсрэгээрээ ажилласаа гараад хувийн бизнес ч юм уу хийж болно. Аль эсвэл зүгээр сэтгүүлт гараад одоо жишээлбэл чөлөөтэй ямар нэгэн үйл ажиллагаа хийдэг чөлөө дуран бүтээлч болдог ч юм уу. Аль эсвэл бүр аав ээж болж болно. Эхнэр юм уу нөхөр болно гэдэг чинь бас статус өөрчлөгдөж байгаа. Нэг иймэрхүү өөрчлөлтүүд бол гарч магадгүй гэсэн байна.
За. Дээрэс нь Меркурий гараг, бод гараг таны 5 дугаар гэрт шилжиж байна. 5 дугаар гэр гэхээр хайр дурлал. За хүүхэд дээрэс нь хобби таны дуртай хийдэг ажил мэргэж одоо тэр зүйлийг чинь одоо дахин сануулнаа гэж магадгүй тэр үед хайр дурлалыг илэрхийлэх болоход таны өмнөх үеийн хайр дурлалын холбоотой эргэж ирдэг ч юм уу тийм ээ. Нэг иймэрхүү зүйл тохиож магадгүй гэсэн байна. За материйн ордон. За материйн ордны тухайтад бол сар хэртэлтний 9 дугаар гэрт болох нэ. За 9 дугаар гэр гэхээр бол гадаад харилцаа, гадаад орон, гадаадд баялах, аялал, альсвал гадаад түншүүд, сургалт, сургууль, дээд боловсрол энэ гэсэн асуудлыг илэрхийлдэг. Одоо зарих нэгэн хүн одоо мэдээж магадгүй гадаадд амьдардаг байсан бол бас энэ ретро үед буюу сар хэртэлтийн үед гэгдийн өөрчлөлт. За ретро үед Меркурий буюу бод гараг таны 4-р гэрт ретро хөдөлгөөнд орж байгаа юм байна. За энэ үед гадаадд байсан хүн магадгүй одоо эх он руу буцаж ирдэг ч юм уу тийм. Ретро хөдөлгөөний нөлөөгөөр бас хүүхэд насныхаа одоо дурсамж руу эргэж очдог. Хүүхэд наснаа одоо эргэж очих гэхээс илүү бас хүүхэд насныхаа үеийн найз нөхдөдтэйгээ эргэж холбогдох иймэрхүү боломжууд бас гарч магадгүй гэсэн байна. За магадгүй 9-р гэрт сар хэртэлтүүлж байгаагийн нөлөөгөөр зарим нь одоо ихтэй сургуульд зарим нь багшиж байсан бол буцаж тэр газар руу очих эсвэл бүр эсрэгээрээ одоо зарим нь сургуулаа орхих ийм тохиолдолд гарч магадгүй гэж байна. За бизнесийн түвш гадаад түвшинтертэйгээ холбогдох, зарим нь гадаад орны иргэншлийн бичиг баримтыг бүрдүүлэх гэж бас тэр бичиг баримтныхаа асуудалд одоо дахиж нэг эргэж харах, засаж сайжруулах иймэрхүү зүйл гарч магадгүй гэж байна. За дээрэс нь 9-р гэр бас гадаад харилцаа гэдгээс гадна бас ертөнцийг үзэх үзэл, философи сэтгэлгээ бас шашин интернет холбогддог болохоор энэ талын асуудал бас хөндөгдөж магадгүй. За дээрэс нь уран гараг таны 5 дугаар гэрт байгаа юм байна. Уран буюу Тэнгэрийн ван гэдэг баха. За 5 дугаар гэр гэдэг чинь хайр дурлалыг илэрхийлдэг. Хүүхэд, үр хүүхдийг илэрхийлдэг. Дээрэс нь таны хоббиг илэрхийлдэг. Магадгүй одоо тэгээд энэ 5 дугаар гэрд байгаа уран гараг яг сар хэртэлтийн тэр бүчид бас сэлгэлтийн өөрчлөлт хийж байгаа учраас гинтийн одоо бас тийм цочирдон тийм бас нэг хайр дурлалын мэдгдэл авдаг ч юм уу те мэдээлэл болдог ч юм. Магадгүй зарим нь уран буурах тийм мэдээ авдаг ч юм уу те тиймэрхүү байж бас магадгүй гэж. За магадгүй аль эсвэл үр хөвгттэйгээ холбоотой бас чухал өөрчлөлтүүдийг хийдэг ч юм уу те иймэрхүү юм байж болно гэж. За магадгүй зарим нь тэгээд 5 дугаар гэр ганцхан хайр дурлал гэдгээс илүү бас хобби чиний хүсэж тэмүүлдэг яг хийхийг хүсдэг тэр зүйл ичээ илэрхийлдэг учраас одоо онгод урамж сэргээд гинтхэн одоо өөрийнхөө бүтээлч талыг огт өөр одоо өөр энэ үеийг хүртэл юусэн нээж байгаагүй тэр авьяас чадвараа нээгээд маш бүтээлчээр одоо ямар нэгэн ажил төсөл эхэлдэг ч юм уу эхлэхээр шийддэг ч юм уу магадгүй зарим алдарших тэр одоо өөрийн хобби бүтээл сэтгэлгээнийхээ хүчээр хийсэн тэр ажил хөдөлмөр чинь таныг алдаршуулдаг ч юм уу тиймэрхүү боломжууд бас гарч магадгүй гэж. За хайр дурлалтай холбоотой зарим нэгэн нууцыг нээж мэддэггүй байсан тэр нэг мэдээллийг олж авч бас магадгүй гэсэн байна. За тэгээд дээрэс нь 4-р гэрт Меркурий болж байгаа гэж түрүү хэлсэн. Тэгэхээр энэ бол ретро хөдөлгөөнд Меркурий орсон байгаа учраас үйл хөдлөх хөрөнгө, байр, худалдаж авах баримт бичиг
байрны баримт бичиг түрээсийн барьж гэдэг юм байсан. Эцэг эхийн хөв хөрөнгө гэдэг юм уу те. Тиймэрхүү асуудал бас өндөгднө. Бодгоо тэр одоо бичиг аюул хөдөлгөөний бичиг баримтыг бүрдүүлэх, эсвэл зарим нэгэн баримт бичгийг шинжлэх, өөрчлөх. Ийм асуудал гарч иж магадгүй гэсэн байна. За. Дээрэс нь ретро хөдөлгөөний төлөөгөөр төрөл төрсөд ураг удмынхаа холбоотой баримт мэдээллийг цуглуулах, түүх судлах, өнгөрсөн рүү одоо нэлийн эргэж харах. Өнгөрсөн үеийн одоо түүхийг судалж зарим нэгэн шинэ мэдээллийг олж авах энэ байж магадгүй гэсэн байна. За, нэг иймэрхүү. За, дараагийн орд бол хувах. За, хувахын ордны тухайтад бол сар хүртэл таны 8 дугаар гэрт болж байгаа юм байна. За, 8 дугаар гэр гэдэг үл таны хамтын хөрөнгө мөнгө. Эцэг эхтэй ч юм уу, хамтрагчтай ч холбоотой мөнгө. Хөрөнгө ч тийм зүйл. Тэр асуудлуудаас яг энэ одоо сар хүртэлтийн энэ процесс тэр зэг дээр чинь үрж яана гэдэг чинь тэр асуудалд бас анхаарах асуудал гарах нь өөрчлөлт шинжилт болох нэ гэсэн. За магадгүй тэг 4-р гэрт таны уран гараг бас яг энэ үеч хилчжээ. Тэгэхээр 4-р гэр гэдэг бол таны амьдан оршиж сууж байгаа газар орон эцэг эхийн ээж аав ээжийн байр сууц төрсөн гэр орон гэдэгтэй ч холбогддог. За энэ бас генетийн уран гараг юм болох дандаа генетийн тийм өөрчлөлтүүдийг хэлдэг болохоор гент одоо маш хурдан шийдвэр гаргах хэрэгтэй болдог ч. Оршин суух газартай холбоотой байр сууц оршин суух газар орноо өөрчлөхөөр гент шийддэг ч юм. Тиймэрхүү гэж байна. Дээрээс 8 дугаар гэр гэдэг бас нэг тийм нууц мэдлэг, эзотерик мэдлэг гэдэг болдог. Дээрээс бас дотн харилцаатай бас холбогддог. За дээрээс 8 дугаар гэр бас одоо тийм зээл аль улсын тэтгэлэг мөнгө төгрөг тэтгэмжийн мөнгө төгрөг гэдэгтэй холбогддог учраас энэ асуудал дээр бас нэг жоох өөрчлөлт гарч магадгүй гэж татгарч гэдэг юм тиймэрхүү одоо савтай холбоотой зарим нэгэн асуудлыг шийдэх хэрэгтэй болж магадгүй. Эсвэл төрөөс тэтгэмж авдаг ч юм уу те. За нэг иймэрхүү хамаатаас одоо юм уу эсвэл дотнод харилцагч хамсаатнуудын харилцаа гэдэгт одоо үүсэх харилцаан дээр асуудал гэдэг үүсгэж өөрчлөлт гаргаж байна. Иймэрхүү байдал магадгүй зарим нэг нь одоо хамаатаас одоо нийлээд одоо юм өмч хөрөнгө хуваах асуудал дээр зарим нэг нь хэлцэж ярих хэрэгтэй болдог ч юм. Иймэрхүү гарч ирсэн байна. За бод гараг буюу Меркури. Меркури гараг таны 3 дугаар гэрт ретро хөдөлгөөнд орж байна. За нэгэн ретро хөдөлгөөн. Ретро гэдэг нь ухрах хөдөлгөөн гэдэг утгаар яриад байгаа шүү дээ. За ретро буюу ухрах хөдөлгөөнд орж байгаа учраас энэ 3 дугаар гэрийн асуудлын 3 дугаар гэр ямар асуудал байдаг бэ? Хөршөө байдаг. Харилцагчтай хүмүүсийн ч хүрээ байна. Таны л найз нөхөд байна. Тэднэртэй холбоотой зарим асуудлууд эргэж сэргийгч юм уу эсвэл дахин эргэж харах өөрчлөлт орох. Ийм нэг боломж байж магадгүй. За тэгээд дээрэс нь мэдлэг боловсрал таны одоо энэ үеийг хүртэл олж авсан мэдлэг боловсрал түүнийгээ баталгаажуулах баримт бичгийг одоо боловсруулах эсвэл шинжлэх эсвэл алдагдсан зарим нэгэн одоо алгуулсан баримт бичгийг олдогч ретро үедтэй. Эсвэл ах トゥ үеийн асуудлыг бас 3 дугаар гэр хөддөг. Тэгэхээр үеэл ах トゥ хамаатан садтай холбоотой зарим нэгэн асуудал сэргэх холбоо сэргэх ч юм уу те. За автомашин тээврийн хэрэгсэл логистикийн асуудлууд бас энэ үед ретро хөдөлгөөний нөлөөгөөр дахин сайжруулах засах шинжлэх иймэрхүү өөрчлөлтүүд орно гэсэн байна да. За хамгийн сүүлчийн гараг орд буюу загас. За загас бол нөгөө охины ордтой нэгэн адилаар
энэ хэртэлтийн гол цэгүүд тэнхлэгийн дагуу охин загас хоёр бол шууд Раху Кетугийн нэг зэгдэр нь адилж байгаа. За тэгэхээр энэ загасны ордны тухайтад бол энэ хэртэлт маш чухал. Ерөөсөө энэ оны 1 сараас хойш Кармен Данглаа буюу Раху таны 1-р гэр, Кету таны 7-р гэрт байгаа. За тэгэхээр сарны хэртэл таны 7-р гэрт бас болж өөрөөр хэлбэл мөн тэнд Раху байгаа шүү дээ. 26 оны 7 сар хүртэл тэнд Раху байгаа. За тэгэхээр 7-р гэр гэдэг бол бүх төрлийн харилцааг илэрхийлдэг. Хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд, бизнес бүх харилцаа. За энэ харилцааны асуудлууд онцгой анхаарал татах нэ. За гэр бүл, үр хүүхдийн асуудал, гэр бүлийн харилцаа, хайр дурлалын харилцаа одоо хэвэн байгаа бол ажил төрөл бизнесийн харилцаа дээр онцлог үйл явдал болдог ч буюу. За нэг иймэрхүү болох нэ. За тэгэхээр магадгүй энэ үед бол нэгэн сар хэртэлт явагдаж байгаа болохоор ерөнхийдөө энэ олон төрлийн харилцаа холбооны арай нэг өөр талыг нь олж харна. Өнөө үеийн хүртэл та нарт анзаарч байгаагүй тэр нэг өөр шинэлэг нөгөө талыг нь олж харах. Тэрийг одоо эргэж хараад хэлцэх, өөрчлөх. Магадгүй зарим нэг энэ бол хүмүүсийнхээ өөрсдийн амьдралын үйл явдалтай холбоотой, зарим нэг нь харилцаагаа эргэж хараад нэг өсөн дуусгах, салах, аль эсвэл баталгаажуулах, өөр түвшинд гарах. За бизнесийн түншлэл байлаа гэхэд одоо тэр харилцаанд бас шинжлэл хийх, ажлын хамт олонч гэдэг юм уу те. Энэ бүхэнтэй холбоотой зарим нэг үйл явдлууд зайлшгүй эргэж харах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм. Раху таны 7, дээрээс нь сар хэртэл таны 7-р гэр. За Уран бол гариг бол таны 3-р гэрт байх юм байна. За 3-р гэр гэхээр бол ах トゥ төрөл садан гэсэн штэ. За тэр түүнтэй холбоотой байна гэж. За бод гариг таны 2-р гэрт. Меркурий буюу бод гариг 2-р гэрт. Ретро хөдөлгөөнд орж байна. За тэгэхээр 2-р гэр гэдэг бол таны өөрийн чинь мөнгө, олдог мөнгө. За тэр мөнгө төрөний чинь асуудалд ретро хөдөлгөөн баа болох шийдэх асуудал байна л гэсэн үг. Зарим нэг мөнгө төрөх хөрөнгө оруулалттай холбоотой төлөвлөгөө байгаа бол тэрийг шинжлэх засах. Үнэт зүйлс танд эд хөрөнгө байгаа бол одоо хөдөлгөөнд оруулах, зарах, борлуулах. За гэхдээ хэрвээ том хэмжээний үнэт зүйлийн эд баялаг орон сууц эдрийг бол ретро хөдөлгөөний үед яг чи зарахыг зөвшөөрлөн хүртлээ худалдаж авахыг бол бас ингээд жоохон хойшлуулаарай л гэж хэлээд идэгий. За тэгээд дээрэс нь та одоо ажиллаж олдог хөрөнгө мөнгөтэй чинь шууд холбогдож байгаа учраас бодгарыг ретро хөдөлгөөн 2-р гэр буюу ажиллаж олдог цалин хөлстэй ч холбогдож байгаа учраас энэ талын асуудал, энэ талын төсөв төлөвлөгөө гэрээ хэлцээрийг эргэж харах шаардлага. Магадгүй зарим нэг ажлаа өөрчлөгдөх ч. Магадгүй зарим нь одоо хуучин түнш, хуучин хамт ажилладаг хүмүүс нь дахин холбогдож одоо санал тавьдаг ч. Магадгүй эсвэл зарим нэг хүн одоо нэг брендинг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол түүнийг одоо бүтэрхийг өөрчлөх, илүү үнцнийг нэмэгдүүлэх, үйлчлэгийн одоо явуулч тэндээсээ одоо мөнгө олдог байсан бол үйлчлэгийнхээ үн ханшийг өөрчлөх ч гэдэг юм. Иймэрхүү үйл явдлууд ер нь нөө гэсэн байна. За Уран гараг 3-р гэрт байж байгаа нь бол ах トゥ тэй холбоотой, хамаатан садантай холбоотой зарим асуудал хөндөгдөж гарч яаралтай шийдэх. Тийм нэг боломжууд гарч ирж магадгүй гэсэн байна. За ингээд энэ хүрээд энэ 3 болоод 4 сард болох астрологийн томоохон үйл явдлуудын ерөнхий төрлийг танилцууллаа. Тэгэхээр энэ үед анхаарах ёстой нэг зүйл бол та зөвхөн өөрийнхөө нарны орд буюу одоо хонь нөхөр энтергээл
загас хүртлэх энэ ордыг чинь нарных гэдэг. Энийг харах төдийгүй сар таны төрх үед хэддүгээр гэрт ямар ордод байрлаж исэн бэ? Тэр сарныхаа одоо ордыг хараарай гэж зөвлөдөг. За тэгээ дээрэс нь асцендент буюу мандах ордоо хараарай гэдэг. Ингээд энэс өмнө одоо өмнөх одоо би подкастаараа удирдахч орд гэж юу? Таны одоо мандах орд буюу асцендент гэж юу гэдгийг танилцуулсан шүү дээ. Тэрийг харсан хүмүүс бол одоо тэргээрээ хөөж олоод 3 одоо ордынхаа ерөнхий төлөвүүдийг танаад авчвал энэ төлөв байдал одоо гар гэрхсийн нэлээд эмзэг хэцүү бас жоохон болоочтой байх хэвээр үе гэж байгаа учраас аль алийг нь олж хараарай гэж ингэж зөвлөх байна. За ингээд энэ хүрээд энэ удаагийнхаа подкастыг өндөрлөе. Та бүхэнд амжилт хүсье. Мэдээж блогийг цааш нь түгэж найз нөхдөдөө хуваалцвал маш сайн шүү гэж хүсвэнаа. За дараа уулзъя баяртай.